Наран мандахаас шингэх хүртэлх өргөн удам нутгийг донсолгож явсан 800-ны тэртех их Монгол улсын Мандан Бадрал, Үүсэл хөгжил, дорот ялагдлын түүхэн үе, мөчлөг бүхэнтэй хамт Монгол цус, Монгол эх орноор бахархдаг хэн бүхнийг их язгуурын түүхийн жимээр хамтдаа аялахыг урьж байна. Яасан байцгаана хүүхдүүдээ түүхийн жимээр ээлжит цоврал нэвтрүүлгээ эхлэе. Өнөөдрийн лекцийн сэдв их Монгол улс байгуулагдаж эзэн бог Чингис хаан ширээнд өргөмжлөгдсөн тухай яригдана. Тэгэхээр энэ хэдэн он байх вүлээ? 1206 оны асуудал яригдах нэ. За 1206 оны Улаанбаатар жил Онон мөрний дээд хөв Дэлүүн болдогт их Монгол улсыг байгуулж эзэн Чингис хааныг бүх Монголын их хаанд өргөмжлөх энэ ёслолын ажиллагаа болсон. Энэ ёслолын ажиллагааг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Их хурлдаагаар шийдэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ их хурлдаатай холбогдсон асуудлаар өнөөдрийн яриа хөөрөө эхлэх нэ. Нэгэнт одоо бүх Монгол улсаа байгуулад их эзэн богд Чингис хаанаа хамаг Монголын хаанаас бүх Монголын хаан өргөмжилж байгаа юм болохтой зэрэг энэ үйл ажиллагаа бас нэлээд өргөн дэлгэр хийгдсэн юм шиг байгаа юм. За их Монгол улс гэдгийг тодтоход багш нэг ганц нэгэн тоо хэлье л да. Яг 1206 онд их Монгол улс байгуулагдлаа гэдэг энэ газар нутгийн хувьдаа бол баруун талдаа их Алтай застуу бол тийм үү. Зүүн талдаа Хянганы нурууны ногоон Улиастын даваа гэж байдаг юм гэнэ. Тэр газар зүүн тал нь. За тэгээ баруун цаанаас зүүнчээвэл 1500 км газар байдаг гэж. За хойд хил маань Байгал нуур, өмнөд хил маань Хятадын их цагаан хэрэм. Энэ хоёрын хоорондын зайвал 1000 км. Тэгээд нэг баруун зүүнчээгээ 1500 хойшоо урагшаага 1000 км энэ газар нутаг дээр 31 овог аймгийг нэгтгсэн 200 түмэн хүн амтай улс байгуулагдсан. Тэгэхээр л одоо 1206 онд л их Монгол улсыг байгуулахдаа Монгол улс нэг 2 сая хүнтэй, сая 500 гаруй хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ийм л улс л байсан байна. Өнөөдөр ч бас нэг энэ жишгдэл байна да тийм ээ. За ийм хэмжээний улсыг хураасан учраас 1206 онд их Монгол улсаа тунхаглан зарлах энэ хуралдааг багшийн саяын хэлсэн тэр Улаанбаатар жил хийжээ гэж. За үүнтэй холбогдуулаад их хааныг Чингис хааныг өргөмжлөх ёслолын ажиллагаанд зориулаад бэлтгэл ажлын нэлээд өргөн дэлгэр хийсэн юм харагдаад байдгийг. Юуны өмнө одоо их хааны өргөөг байгуулсан. За их хааны өргөөг ямар байдалтай байгуулсан гэхдээ зэрэг түүхэнд бишиж үлдээснээр одоо Мухлай жанжин 1000 цэрэг уран дарахчуудыг цуглуулж нийтдээ одоо 8 багантай 32 хамттай маш том хэмжээний тэр Монгол гэрийн хэлбэртэй цав цагаан тийм ордон байгуулсан гэж түүхэнд бичүүлдээсэн байдгийг. Энэ цагаан ордон одоо тийм алтан бүслүүртэй цэнхэр өнгийн хөлтрөхтэй тийм үзэсгэлэнтэй сайхан маш том орд байсан гэж. За тэгээд энэ ордонгийн нэрийг Авраг ордон гэж нэрлэсэн. За тэгээд Чингисийн хүрээ гэж ярьдаг. Авраг ордны голд нь бариад за тэгээд Авраг ордны гадуур Чингисийн одоо өөрийнх нь Өөлөн эхийн гэр мөн хаттных нь гэрнүүд. За тэрний гадна талаар Алтан ургийнхны гэрнүүд, тэрний гадна талаар одоо өөрийнх нь одоо Баатруу жанжинууд гэдэг ихэл хүрээлээд л ихэд маш том хэмжээний досхон үүсдэг юм байна л да. Тэгээд энэ досхоныг бол одоо Авраг тосхон гэж нэрлэдэг байсан. Ер нь энтэй төстэй үгэнтэн та нар сонсчоо. Авраг досон гэж нэг газар бай. Аршаа совлол Хэнтэй аймгийн нутагт байдаг. Энэ Авраг досон гэдэг газрыг Авраг досхон гэснээс гаралтай тэр газрын нэр юм а тэгээ сүүлдээ досхон нь досон болсон юм а гэж их гэж бас түүхэнд тэмдэглэсэн юм байдгийн. Тийм ч байхыг үгүйсгэх юм байхгүй. За ингээд тэнд Чингис хаан зориулсан их хуралдаа зориулсан том хэмжээний хааны ордон байгуулж хааны ордныг бол Авраг ордон гэж нэрлэдэг байжээ гэж ойлгоно. За Авраг ордны гадна талд нь баруун урд талд нь 9 хөл цагаан тугаа тагсан, зүүн урд талд нь одоо байлдааны
сүрлэг хар тугаан тагсан гэж мөн түүхэнд бичсэн байна. За 9 хөл цагаан тугийг бол багш нь та бүхэнд хэлж байсан, мэдэж байсан тийм ээ. Яг одоо энэ Чингис хааныг их хаанд өргөмжлөх арга хэмжээнд зориулж энэ Улаанбаатар жилийн зуны эхэн сарын шөнийн 3-ны өдөр албан ёсоор одоо бүтээлгэж аравнайлуулсан юм а гэж. Бүтээлгэж аравнайлуулахдаа хэнийг сүнсийг дуудаж аравнайлуулсан гэдэг үлээ? Чингисийн өөрийнх нь дээд өвөг Бартанбаатарын сүнсийг дуудаж аравнайлуулсан гэж түрүүчийн түүхэнд гарсан тухай багш нь хэлсэн. За ингээд 9 хөл цагаан тугаан албан ёсоор их хуралдаа болохоос 9 хоногийн өмнө бэлдээд аравнайлуулад амьлуулад яг одоо тэр өдөр нь одоо авраг ордны баруун урд талд нь гадаа гаргаж тагсан гэж ингэж түүхэнд бичсэн байна. За 9 хөл цагаан туг маань одоо энд харагдаж байна. 9 хөлд цагаан сүлд гэж ярина. Энэ сүлдний голынх нь сүлдийг одоо жинхэнэ одоо их сүлд, гол сүлд нь байгаа юм. Энэ гол сүлд чинь дээрээ гал хэлбэрийн 3 алтан сэрээтэй байна да. Энийг алтаар үлддэг алтан сэрээ. Энэ 3 алтан сэрээ нь өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийг зааж Монгол орон одоо үнд мөнгө хоршихын одоо бэлэгдэл болж ингэж хийсэн гэж түүхэн тэмдэглэсэн байдгийн. Доод талынх нь энэ одоо алтан дугуй цар тавг байна да. Энэ алтан цар тавгнаас доошоогоо 81 нүх гаргаад энэ 81 нүхнээс цагаан зүсмийн адууны дэл сүүлээр Ямааны арьсан сураар татаж бэхэлсэн энэ голын сүлдийг бол одоо их сүлд гэж нэрлэнэ гэдэг ингээд нэрлэлчихсэн байдгийг. Тойроод байгаа энэ 8 жижиг сүлд байна да. Энэ 8 жижиг сүлдэн болохтой зэрэг дагуул сүлд гэж нэрлэнэ. Энэ дагуул сүлд нь мөн ялгаа байхгүй дээдхтэйгээ адилхан хийгдээд энэ тэгээд Монгол төрийн одоо Ингичэн бат нягт байхын Монгол төрийн бэлэгдэл болж 1206 оноос хойш одоо тийм ээ анх 1206 онд гэсэн байна. За сүүлдээ одоо тэгээд он жилийн удаанд элэгдэж хорогдоо үз энэ тэнд нэгээрээ дахигдж явсан тийм төвөгчл байдгийн. Тэгээд 1992 онд шинэ үндсэн хуулиар ахаад энэ 9 хөл цагаан тугаан ахиж дахихаар шийдвэр гаргаад яг одоо хуучин байснаар нь бүтээхээр шийдвэр гаргаад тэгээд Монголынхаа 18 аймгийн бүх одоо адуун сүргийн дотроос 80 см-ээс дээш урттай цагаан азарганы дэл сүүлийг бүгдийг одоо Монгол орондоо яриасан авчирч яг хуучин одоо ясанчлалын дагуу 9 хөлт цагаан тугаан хийж ингэж тагсан төвхтэй одоо 9 хөл цагаан туг маань ордонд байж байна. Энэнийг одоо яаж дахих вэ, яаж хамгаалах вэ, яаж гадаалуулах вэ гэдэг бол төр яг Чингисийн үед болохтой зэрэг зөвхөн одоо хаан өргөмжлөх их хуралдааны үеэр л одоо аваачаас алдаг байсан. Өөрөөр хэлбэл анх Чингисийг хаан өргөмжлөхөд энэ тугийг бүтээ залсан. Дараагаар нь одоо дөрвөн хаан өгөөдөө мөнгө хувлаа гэсэн дөрвөн хааны ийг одоо сууриндан суулгах их хуралдаад мөн аваачаас залсан ийм төвхтэй 9 хөл цагаан тугныхаа тухай миний хүүхдүүд төр орж байсан учраас өнөөдөр энийг бас мэднэ. Энэ доошоогоо унжиж байгаа цагаан өнгийн дэл сүүлнүүдээ бол албан ёсоор түүхийн хэлгэнд манжлаг гэж нэрлэдэг миний хүүхдүүд. Манжлаг гэж нэрлэнэ. За тойрч байгаа 8 жижигийгаа бол одоо элч сүлдээ, дагуул сүлдээ, элч сүлдээ гэж нэрлэдэг гэдгийг хэллээ. За 9 хөл цагаан тугныхаа тухай бол одоо энийг ингэж ойлгож авнаа. За ер нь 9 хөл цагаан тугийг анх бүтээсэн цагаас хойш яг хааны зарилгаар тугчин гэж тусгай тийм овог хадгалж явсан түүх байдгийг. Тугчин овгийнхан гэж. За тэд нар үл ерөөсөн яг л үе удмаан дамжаад одоо тэр тугаан хадгалдаг тийм ээ. Уламжилж дараач байгаа үед уламжлуулаа хадгалаад явдаг ийм нэг ёсон бий. Хамгийн сүүлийнх нь одоо тугчны айлуудаас нэг айл үлдсэн байдгийн мэлээ хуушин засаг тааны энэ луу жанжны хушуу гэж ярьдаг юм гэсэн Увс аймгийн өндөр хангай сум гэж бай. Увсын өндөр хангай сум чи ямар уул байдаг лээ да хан хөхийн нуруу. Тэр хан хөхийн нуруу хавьд нутаглаж байсан хамгийн сүүлийн тугчин айлд нэг ширхэг цагаан туг нь байсан гэж одоо саяхны түүхэн тэмдэглэсэн байдгийг. Одоо улсын төв музейд нэг ширхэг тэр чин юу гэдэг лээ Цагаатай хааны туг гэдэг. Цагаатай хааны тэр туг бодвол тэр туг мөн байлгүй. Туг нь салж явсаар за одоо ядагч байсан нэг тийм жижигхэн элч туг нь бол өнөөгийн үед хөрөлцөж ирсэн байна гэж ингэж ойлгож байна. За гэрийнхэн 100 урд нь ямар сүлдээ дахина гэлээ догшин хар сүлдээ дахсан байсаа гэж. За догшин хар сүлдвэл энэ 1206 онд бүтээгдээгүй. Догшин хар сүлдвэл бүр Чингисийн өөрийнх нь эцгийн үед Есүхэ баатрын үед бүтээгдсэн
ийм туг байгаа юм. Есүхэ Баатараас ер нь нэлээд хойш Батмунх Даян хааны хүртэл одоо энэ догшин хар сүлдвэл шүтэгдэж явсан ийм түүхийн уг сурвалж бол маш их олон бий дээ. За тэгээд Есүхэ Баатарын тухай багш нь түрүү ярьж байхдаа Есүхэг нас урсны дараа өөлөн их тугийн барьж мордоод тайчуудыг дагаж явсан ард иргэд хамжилгуудаа хурааж ирэв гээд нэг нуус товчонд бишигдэж бид тэднийг яригдчихсэн тийм ээ. Тэр үед л одоо энэ догшин хар сүлд Есүхэгийн үед байсан. Тэр одоо аавынхаа тэр сүлдийг Шингис хаан уламжилж аваад дайн байлдаан хийх бүх явцдаа одоо цэргийн сүр гүчэн тодтохож цэргийн сүр хүч сүлдэн одоо тэрэндээ даатгаж тэрнийгээ дахиж одоо энэ тэнд дайн байлдаанд ялж энэ олон байлдаан ялалтуудыг бүгдийг энэ хар сүлднийхаа дор хийсэн гэж. За энэ хар сүлдийг мөн ялгаа байхгүй сүлд ахиж 90-ад оны үед дахиж сэргээсэн. Одоо Батлан хамгаалахын яамд дээдлэн дахигддаг жилдээ нэг удаа гаргаж одоо цэнгүүлдэг ийм учиртай. За энэ хар сүлдвэл 9 хөл цагаан тугийг бодох юм бол дээрэн ганцхан ширхэг ийм илдтэй. Тийм ганц ширхэг илд байгаа биз. За тэр илд нь ямар учиртай юм гэдэг зэрэг дайн байлдааны үед одоо нэг хүн шиг нэгдмэл одоо зоригтой баяа гэсэн ийм зорилгын дор ганц ширхэг илд дээш нь гаргаж ирсэн байдаг. Илд гэдэг чинь миний хүүхдүүдийн үлээ сэлэм шүү дээ тийм ээ. Ганц ширхэг илд гаргаж ирсэн байдаг. Тэгээ мөн дөрвөн талдаа дөрвөн хамжлагтай дөрвөн хамжлаган дээр дөрвөн толь байгаа танд. Дөрвөн талдаа тэр нэг унжуурган дээр дөрвөн толь байгаа. Тэр дөрвөн толь нь бол одоо дөрвөн зүгээс довтлон ирэх одоо дайсныг сэрэмжлэн сонор соргогоор харж хамгаалж явах учиртай тийм толь хийгээд дээрээ мөн алтан сартай алтан сараасаа доош аялгаа байхгүй цагаан сүлттэйгээ адилхан 81 сүв гаргаж 81 сүвнээсээ хээр зүсмийн адууны дэл сүүлж хийсэн байгаа. Энэ хээр зүсмийн адууны дэл сүүлж хийсэн гэдэг нь бүр Монголын нуус товчонд тов тодорхой бишигдэж үлдсэн. Яг тэр ёсоор нь ахиж сэргээсэн ийм учиртай. За хуучин одоо хар сүлд нь хэдийн үед юм багш нь одоо сайн мэдэхгүй яадаг ч байсан нэг хар сүлдвэл өнөөгийн бидний үеийг хурж ирсэн. Одоо хадаг яндарт байгаад төв музейд ихэд за одоо энэ харагдаж байна. Энэ хар сүлд бол жоохон хэдийн үеийн сүлд болохыг нь бол мэдэхгүй яадаг ч байсан цэргийн догшин хар сүлд гэж ийм сүлд байсан гэж. За тэгээд орд өргөөг нь барьчихлаа тийм ээ. Орд өргөөг нь барьчихлаа. Гадаа нь 9 хөл цагаан тугийн дагчихлаа. Цэргийн одоо хар сүлдийн дагчихлаа. За тэгэхээр чи одоо хааныг залахад юу үлдээд өнөхөр өөрийнх нь суух одоо сэнти ширээний асуудал үлдэж байна да тийм ээ. Хааны залардаг одоо тэр суудлыг бол хааны сэнти гэж ярина. Тийм ээ. За энэ сэнтиг бол одоо маш их уран сайхан хийсэн гэж энэ түүхэнд бичсэн байдаг юм а. Нэгдүгээрт нь хаан одоо хөлөө унжуулаад сууж уулна, дээр нь завлаад сууж болохоор тийм өргөн. За тэгээд зандан модоор маш уран сайхан сийлээд за тэгээд алт мөнгө шүр сувд оруулж шимсэн ийм сайхан сэнти байсан гэж түүхэнд бишиж үлдээсэн байдгийн. За сэнтиний энэ доо талынх нь хөлөн гисгүүдийн болохтой зэрэг уул усан хээгэр чимээд цалин цагаан мөнгөөр хийсэн. Дээд талд нь одоо түшлэгнийхэн дээд талыг болохтой зэрэг үүлэн хээгэр чимээд цэвэр алтаар алтцсан. Доо талынх нь одоо хоёр энэ тохойвч байна да тийм ээ. Тохойвчных нь яг гарынх нь хоёр гарынх нь доо талын хэсэгд болохтой зэрэг өөрийнх нь одоо хоёр загалморыг алтаар товойдгол сийлж хийсэн. Тохойвчных нь доод хэсэгт нь хар хаш, улаан шүр, ногоон оюу гурваар гурван загсыг ингэж эвлэлдүүлж дугуй хэлбэрээр хийсэн ийм сэнти байсан гэж түүхэнд бичсэн байдаг. Бас их нарийн бичсэн байна. Бас нарийн учир байна. Тэр нарийн учир шалтгаан нь сайхал юм одоо тэгээ дараагийн үед одоо энэ сэнтиний зургийг бол одоо манай соёлын гавьяас зүтгэлтэн Пүрбат ламтны бүтээсэн их Чингис хааны хөрөг зураг шүү дээ. Одоо манай Монголын ёслол хүндэтгэлийн өргөө байна шүү дээ. Монгол гэр байдаг шүү дээ. Одоо тэр дотор хойморон заларч байгаа одоо сэнти. За тэгээ сэнти дээр 9 давхар олбог дэвссэн байдаг. За нэг номон дээр болохоор тэр олбогн дээр нь одоо хевсээр бүрсэн байдаг гэж бичсэн байдгийн. Нэг номон дээр нь олбогийн цагаан адууны арьс ширээр одоо бүтээсэн байдгаа гэж хоёр янзаар бичсэн байдгийг. Тэр бодвол тэр цагаан адууны арьс шир нь илүү их үнэнд ойрхон байх юм уу да гэж ингэж ойлгож байгаа. За синтегийн ийм байдлаар засаж хийсэн байна. За тэгээ бүх юм бэлтгэл ажлын ингээд хангацсны дараагаар Улаанбаатар жилийн хаан тэр зуны ихэнх сарын шинийн 3-ны өдөр 9 хөл цагаан тугаа дагсан 9 хоногийн дараагаар их хурлдаа эхэлсэн зэрэгчин зуны ихэнх сарын шинийн 12-ны өдөр их хурлдаа хоролдож дээ тийм ээ.
12-ны өдөр их хуралдаагаа хуралдуулсан. Их хуралдаа хуралдах бол их ёстой ихтэй. Их хуралдаа хуралдахгүйгээр хаан сонгоно гэдэг асуудал Монголын түүхэнд байгаагүй. Тэгэхдээ зэрэг энэ ардчил гэдэг юм чи ер нь үл одоо тэр 1206 он одоо хаан цэцэг анх байгуулагч үед л байсан гэдэг байна шүү дээ, тийм ээ. Хэдийгээр уламжилж өөрийнхөө алтан ургийн хүмүүсээс хаан сонгогдох нь тодорхой боловч жухам яг хэнийг сонгох уу гэдэг асуудлыг зөвхөн их хуралдаагаар л хэлцэж сонгодог. Их хуралдаагүйгээр хаан сонгогдох тухай ойлголт байхгүй. Их хуралдаагүйгээр сонгогдсон хаан албан ёсны хаан болж батламжигдох тухай асуудал байхгүй. Тэгэхээр энэ бас их айхтар ардчилтай байж байгаа тийм ээ. Энэ талаас нь нэг ойлгоотохоор. Тэгэд их хуралдааг тулуй даргалж хийлгсэн. За тэгээд тулуй даргалж хийлгэхийн зэрэгцээгээр хааныг синтетэн залах ёслолын ажиллагааг бол яг гардаж хийх болсон нь бол Чингисийн өөрийнх нь алтан ургийн хүмүүс гардаж хийдэг одоо ийм журам гурамыг энэ үеэс гэж л тогтоосон доо. Тэгээ яг энэ сэдвэрт өөрийнх нь цагаатай тулуй дүүн мөн аавынх нь ахын хөөхд отожхон гэж мэдэн тийм ээ түүхэнд их гардаг. Энэ гурав албан ёсоор цагаан эсхийн дээр суулгаад алтан ургийнх нь өргөөд нэг нь баруун гар талд нь нэг нь зүүн гар талаас нь төшөөд нэг нь хар талаас нь төшөөд хааны сэнтед аваачаа залд суулгадаг. Одоо ийм ёс зүйн дагуу энэ ёс зүйгаараа хийсэн. За ер нь бол тэгэд Монголд огцсон энэ хаантай холбогдолтой ёс зүйг чинь жоохон ч болтгоо ерөөсөө зөрчилж болдгүй их айхтар байсан байгаа шүү. Ухаандаа одоо нэг удаа түүхэнд бичсэн байдгийн бэлгүүдийг та бүхэн мэднэ тийм ээ өөрийнх нь дүү штэ. Бэлгүүдээ дүүн Чингис хааныг моринд түшиж мордуулахдаа солгой гараараа түшээд мордуулчихсан. Тэгээд тэр нь Чингис одоо маш их дургуйцэж уурсаж бэлгүүдэд арга хэмжээ авсан тухай түүхэнд бичсэн байдгийг одоо тийм нарийн ухаандаа солгой гараараа сугдаж моринд мордууллаа гэт. Тийм учраас ерөөсөө их хааныг ширээн залах ёслолын ажиллагааны баруун гар талд нь алтан ургийн тэрэн байна, зүүн гар талд нь алтан ургийн тэрэн байна. Одоо тийм хүмүүс оловгон дээр наваач суулган тэр араас нь дүшнэ гэдэг бүх юм бол одоо хуульчлагдчихсан байсан. Энийг бас их ойлгоорой. Тэгээд цагаатай тулуй отчхон 3 одоо албан ёсоор хаан ширээнд нь залсан гэж. За тэгээд яг хаан ширээнд нь залсны дараагаар бол хаанд одоо үнэнч байхаан тангаргалж мэнтчлэгээ дэвшүүлэх ийм үйл ажиллагаа болдог. Энэ үйл ажиллагаа бол алтан ургийнх нь насны эхэлдэг. Эхлээд алтан ургийнх нь тэгээд үр хүүхдүүд нь тэгээд хамгийн ойрынх нь гэдэг кадастраагаар одоо хаанд үнэнч байхаа илэрхийлж мэнчлэгээ дэвшүүлдэг. Мэнчлэгээ дэвшүүлэх ёс заншил бас их өөр ингэсэн учир жанцантай. Яг хөвгтөө зэрэг бүх хүмүүс бүсээн тайлаад хүзүүн дээгүүрээ тавиад тэгээ сөгдөж сууж гоогаад 9 удаа мөргөж одоо Чингис хаан гэж хэлж одоо Чингис хаанд үнэнч байхаан өөрөөр хэлбэл Чингис хааныг албан ёсны хаан босыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэж мэнтчилгээ дэвшүүлдэг ийм ёстой. За тэгээ энэнийхэн дагуу алтан ургийнхан бүгдээрээ мэнтчилгээ дэвшүүлнэ. Алтан ургийнхныг мэнтчилгээ дэвшүүл дуусны дараагаар тамгыг гардуулах ёслолын ажиллагаа болно. Тамгыг гардуулах. За тамгын албан ёсоор түүхэнд бичснээр бол ордны бичээч багш тамгын сайд хэн блэ? Тата тунгааг сонссон да тийм ээ. За энэ их том хүн байна шүү. Нэгдүгээрт ордны их бичгийн багш. Хоёрдугаарт нь ордны тамгын сайд Тата тунгаа гэж энэ хүн байна. Энэ хүн албан ёсоор Чингисийн хасбуу тамгыг өөрт нь дардсын нийт ард түмэнд уншиж өгөөд тэр одоо тэгээд өөрт нь албан ёсоор хасбуу тамгыг гардуулж өгөх юм ёслохын ажиллагаа болно. За Чингисийн хасбуу тамга гэдгийг одоо түүхэнд яг ингээд тэмдэглэгдээд ирчихсэндээ миний хүүхдүүд бүгдээрээ сайн мэдэж байгаа. Яагаад хасбуу гэж нэрлсэн юм гэхдээ зэрэг хаш чулуун дээр сэлж хийсэн тамга байсан юм гэнэ. Хаш чулуун дээр сэлж хийсэн учраас энийг хасбуу тамга гэж нэрлэдэг. Хасбуу тамганы одоо яг бичээсэнд энд харагдаж байна да. Хамгийн ихийнх нь мөнх тэнгэрийн хүчин дор тийм ээ. Их Монгол улсын Далай хааны зарлиг ил болж иргэдэд очвоос тийм үү иргэдэд очвоос бишэр түгэ ай тугай гэсэн юм тамга. Ийм дардстай тамга. За энэ дотор одоо багш нь тайлбарлах юм бол юу байх вэ? Тэр иргэдэд хүрвээс бишэр түгэ ай тугай гэсэн үг нь иргэд гэдэг нь зүгээр одоогийн энэ иргэд гэсэн иргэн хүн хувь хүний асуудал биш. Тэр үед улс үндэстнийг иргэд гэж нэрлэж байсан. Альбаа улсад энэ тамгыг дарсан ямар нэгэн бичиг загтал очиход юм бол түүнийг ерөөсөө хүлээж аваад нэгдүгээрт биширч бай, хоёрдугаарт нь айж бай. Өөр асуудал байхгүй.
гэсэн энэ утгаараа. Тийм учраас Сартуул иргэдийг дайлаар мордож ялаад энэ төр гэж нөгөө баруун чигт хоризмын улсад хийсэн дайн байлдааны үед Есүнхэй мэргэний гөшөөн дээр бичсэн бичээсэн дотор нь тийм үг байдаг ч та Сартуул иргэдийг дайлаар мордож ялаад гэж. Тийм учраас иргэд гэж улсыг хэлж байсан гэж. За тэгээд Далай хааны зарлиг гэж энэ Чингис хаан бас нэг хоёр янзаар тайлбарласан багшин төрөө тийм ээ. Нэг нь одоо бөө мөргөлийн их онгон шүтээний нэр юм Чингис гэж нэг тайлбарласан. Нөгөөх нь үл Чингис гэсэн үг үл Тэнгис гэсэн үг юм Далай гэсэн үг юм гэсэн. Далай гэсэн үг нь их ортой болохыг шинжүүл Далай хааны зарлиг гэж бичигдэж байна да энэ тийм ээ. Тэгэхээр Чингис гэдэг бол Далай Тэнгис гэсэн утгатай их хаан Далай хаан гэдэг нь илүү ортой юм байна гэж ингэж ойлгоно. За ингээд Дата Тунгаа албан ёсоор тамгыг гардуулчихлаа тийм ээ. Тэгээ энэ тамга дарагдсан бичиг баримт одоо хүртэл миний хүүхдүүд бас энэ тэнд нэлээдгүй бас би багш нь одоо энэ дараагаар ярина. Ярихынхаа өмнө энэ Дата Тунгаа гэдэг их бичгийн хүний тухай бас ярьж тэмдэглэхгүй болохгүй. Дата Тунгаа гэдэг хүн өөрөө яг уйгар гарлын хүн. Одоо бид нарын бичиж байгаа энэ Худам Монгол бичгч ямар бичиг гэдэг вүлээ? Уйгуржин Монгол бичиг гэдэг. Тэгэхээр чин энэ яг уйгур гарлын одоо энэ уйгуржин бичгийн одоо их багш хүн нэгдүгээрт. Яагаад их багш хүүхдээ зэрэг энэ өөрөө амьдарч байсан газар нь 8 аймагт амьдарч байсан. 8 аймгийн хаан хэн бэлээ? Даян хаан, тийм ээ. Даян хааны багш байсан хүн байхгүй юу? Тэгэд 1204 онд Чингис түүний хүү Хасар 8-ыг дайлаар мордож ялаад буулгаж авч өөртөө нэгтгсэн 1204 онд. Ухаандаа одоо Их Монгол улс байгуулагдахаас 2 жилийн өмнө. Тэгээд бүгдийг дайлаар мордож ялаад буулгаж аваад өөрийнхөө болгож байх явцад бүхэл хүн одоо ямар нэгэн эсэргүүцэл зөрчилгүйгээр бүгдээр бууж өгч байхад ганцхан хүн цухтаасан гэж байгаа. Тэндээс гараа цухтаасан. Тэгтээ зэрэг нь Хасар одоо нэлээд гайхаад энэ бас л нэг учиртай хүн байна гэд тэрийг очиод бариад ирдэг. Гэхдээ амьдаран энэ бариад ирээрэй гэж цэргүүдийн үүрэг даалгавар тавьсан байдгийг. За тэгээд яваад ингээд бариад авсраад нэгжээд үтсэн чинь өвөр дотроос нь алтан тамга гарсан гэж. Алтан тамга гарсан. За тэгээ өөрөөс нь асууж чи ямар учиртай хүн хэн гэдэг хүн гэсэн чи миний нэрийг Дата Тунгаа гэдэг. Чи юу хийдэг хүн гэсэн чи би хааны ордны одоо тамгын сайд хүн байна гэж. Тамгын сайд. Тамга гэж одоо өөртөө тэр үед бол яг манай юуныхан Чингис болон тэдний ууг одмынхан бол яг тамганы нарийн учир нэчрийг бас мэддэггүй байсан шүү гай тамга хэрэгэлдэг байсан. Тэгэд энэ тамга гэдэг юм яадаг гэдэг юм гэсэн чинь энэ хааны зарлиг шийдвэр гарахтай зэрэг дээр нь дардгийн ингээд дарсан зарлиг шийдвэр бол одоо ямар ч үгдөөгүй хаанч байсан очиж мөрдөгдөж явж явах ийм учиртай энэ тамга юм байгаа юм алтан тамга гэж. Ингэж тайлбарласан. Тэгтээ зэрэг нь Хасар нөгөөдхийн шин тэртгээр нь тамхтай юутай хайтай навтраад одоо Чингис хаанд гардуулна вдэ. За нэг ийм нэг хүн баригдаж ирлээ ганцаараа зүхтаасан. Тэгээд өврөөс нь энэ тамга гэж ийм гарлаа, ийм бичгтэй юм байдг юм байна. Энэ одоо хааны зарлиг шийдвэрийг л одоо баталгааж болдог юм гэж. Хагаар нь Чингис одоо тэрийг их баяртайгаар хүлээж авч энэ их эрдэмтэй номтой сайн хүн байна. За яадаг ч байсан одоо 8-ны Даян хааны одоо тамгыг эрхэлж байгаа хүн гэдэг бол тийм муу хүнээр эрхлүүлэх учир байхгүй. Тийм учраас энэ хүнийг одоо өөрийнхөө ордонд тамгачнаар ав. Энэ тамга гэдэг юм миний зарлиг тушаал ийшээ тэшээгээ явж байгаа зарлиг тушаал дээр тамгын дарж баталгаажуулж байгаа зарлиг гаргасан байдгийг. Тэгээд бол 1204 оноос одоо энэ хасвуу тамга хэвлэгдэх хүртэл Чингис хааны бүх зарлиг тушаал дээр 8-ны Даян хааны тамга дарагдж байсан төвхтэй. 8-ны Даян хааны тамгыг энэ Дата Тунгаа өөрөө эрхлэж байсан ийм төвхтэй юм шиг. За түүнээс гадна Дата Тунгаа өөрөө их том номын эрдэмтэй хүн, том багш хүн. Тэр ч одоо Даян хааны багш байсан гэхээр чинь бол агуу том багш байж таарна да. Тэгээ тэрийн Чингис хаан ихэд үнэлээд энэ эрдэм ном гэдэг их чухлаа. Дайн байлдаан ч яг хийж болно. Эрдэм ном гэдэг их чухал. Тийм учраас та нар энэ эрдэмтэй номтой улсуудаас энэ эрдэм ном гэдэг юмыг сурч ав гэд. Өөрийнхөө бүх хүүхдүүдийг бүгдийг ордондоо дуудаж австраад игнүүл суулгаж байгаад өөрөө синтедэ морилж байгаад хажуудан Дата Тунгааг суулгаж байгаад за өнөөдрөөс эхлээд Дата Тунгаа та нарын багш болно. Та нар бүгдээрээ өнөөдрөөс эхлээд Дата Тунгаа багшийн шавнар болно. Эрдэм номонд шамдан суралц гэж одоо гэж багш шавын барилдаг хийлгсэн байдгийг өөрөө хар сууж байгаа. Тэгээ бүх хүүхдүүд нь бүгдээрээ согдод сууж байгаа Дата Тунгаа багш гэж 3 таа мөргөөд тэгээд Чингисийн бүх хүүхдүүд өөрөө Дата Тунгаагийн шавнар болж. За тэгээд эрдэм номыг их сайн дэлгэрүүлээрэ энэ Монгол төрийн бичиг үсгийг сайжруулахаар онцлж ухал анхаараарай гэж өөрийнхөө ордны бичгийн төшмөл
тамгын сайдаар гэж томилж байсан удаатай тэр үүргийг ч одоо үнэхээр сайн биелүүлсэн хүн бол энэ Дата Тунгай юм аа гэж огшин та бүхэнд тайлбарлаж хэлэхээр байна. Энийг одоо их сайн цээжилж авч цааш та Дата Тунгай гэдэг нэр гарахтай зэрэг л нөгөө багшийн ярьж байсан тэр хүн шүү дээ гэж ойлгон шүү дээ тийм ээ. За тэгээ энэ тухай Юан улсын түүх гэдэг номонд бол их тодорхой багшийн саяын бичсэнийг бичээд үлдээчихсэн байдгийн. Ер нь Юан улсын түүх гэхээр миний хүүхдүүд та нарч бас түүх мэддэг юм болохоор гайгүй байлгүй зарим нэгэн хүмүүс хятадын түүх гэж ойлгоод байдаг юм шүү. Юан улс гэдэг чинь Монгол улсыг нэрлэж байсан. Монгол улс чинь өөрийнхөө газар нутаг дээр болон өрөөлийн газар нутаг дээр бас одоо дайн байлдаа хийж төр тулсаа байгуулж бошигнуулж явсны хувьд нэг удаагийнх нь одоо хятадын газар нутаг дээр байгуулагдсан Монголын төр тулсыг Юан улс гэж нэрлэж байсан юм шүү. Энэ Юан улсын түүх гэдэг юм Тогоон Төмөр хааныг хүртэл үргэлжилсэн. Ер нь Чингис хааны түүхийг бичсэн олон судар бичиг дотроос Юан улсын түүх гэдэг энэ бүтээл үлвэр онцгой чухал ач холбогдолтой. Юан улсыг мөксний дараагаар Мин улс одоо Хятадын дээд өвөг Мин улсын Тайцун хааны зарлиг гаргаад энэ их сонин 16 хүний бүрэлдэхүүнтэй тусгай редакцийн комисс гаргаад яг одоо Юан улсын түүхийг эхнээс нь аваад Тогоон Төмөр хааныг хүртэлх тэр түүхийн бүтэн жилийн турш тусгай одоо бүрэлдэхүүн эрдэмтдийн бүрэлдэхүүнтэйгээр түүхийг бичүүлээд 210 дэвтэр ном болгоод хэвлэжсэн байдгийг. Энэ бас их олзоо. Тэгэхээр энэ Юан улсын түүх гэдэг энэ ном бол ер нь нуус товчооны дараагаар Монгол улсын түүхийн 100 жилийг хамардаг ийм том бүтээл байгаа юм шүү. Бүтэн 100 жилийн хамарна. Тийм учраас энийг уг нь одоо тэгээ Монгол дээр монголчлох учиртай тэгээд улс хоорондын харилцаа болдгүй юм уу, цаад улсуудад нь өгдөггүй юм уу, манайхан авъя гэж ойлгодгүй юм уу, эсвэл хэтэрхий хятадчилсан түүх гэж ойлгодог юм уу? Энэ Юан улсын түүх гэж ийм нэг айхтар маш олон том бүтээл байхандаа 210 бот ном гэдэг чинь тэгээд тусгай хааны зарилгаар хийлгчихсэн 1 жилийн дотор хийлгэнэ гэдэг чинь бас л одоо их л мундаг том бүтээл юм байгаа юм. За тэгээ энэ дотор саяын одоо энэ Дата Тунгайгийн тухай тодорхой юмнууд би ер нь үүнээс хойш Монголын нуус товчоо шувтраад ирэхийн алдад 3-аас 4 их онцгой бүтээл яригдана. Монголын нуус товчоотой энэ зэрэгтгүйс нэг том бүтээл нь болохтой зэрэг Алтан довч гэж багш нь хаяа нэг дурдаад байгаа тийм ээ. Энэ Алтан довч бас чухал бүтээл. Ягаад гэвэл зэрэг Алтан довчийг яг монгол хүн монгол хэлээрээ тойрвсан. Монгол хүн монгол хэлээрээ тойрвсан 3хан одоо сурвалж бичиг бай. Нэг нь юу вэ? Хамгийн ихнийх нь нуус товчоо, дараачих нь Алтан довч, гурав дахь нь Эрдэнийн довч. Энэ гурав бол одоо Монгол улсын түүхийг монгол хүн монгол хэлээрээ тойрвсан 3 том бүтээл. Нуус товчоо 13 дугаар зууны үеийг бүхэлд нь хамарна. Алтан довч нь 14 дугаар зууны үеийг бүхэлд нь хамарна. Эрдэнийн довч нь 15, 16 дугаар зууны үеийг бүхэлд нь хамарна. Юан улсын сүүлийн үеийн түүхийг энэ Юан улсын түүх гэдэг энэ 210 бот ном хамарна. Энэ хэдийгтэй байхад бол одоо ер нь тэгээд Монгол улсын одоогийн багшийн яриад байгаа мэдлэмхэрж яриад байгаа маш олон зүйл энэ хэдэд их гээд албан ёсоор сурвалж бичигдээд үлдчихсэн байдаг байхгүй юу. Тийм учраас энэ болгоны чил үндэслээд яриад байгаа юм. Тамганы ерөнхий хэлбэр бол яг тэр Юан улсын түүхэнд бичснээр хаашаашаага нэг төө. Одоо тэр үеийн улсуудын төө ямар байдгийг одоо багшийн төө гэдэг ихэд нэг 25 см байх нь дээ тийм ээ. 25 орчим сантиметр хаашаашаага нэг төө дөв дөрвөлжин хаш чулуун дээр сийлжсэн. Дээд талынх нь бариулна. Одоо энэ дээр арслан байна тийм ээ. Арслан биш. Дээд талынх нь бариулна ястмэлхэ. Ястмэлхийн хоёр талаас ороож гарч ирсэн хоёр дээшээгээ сойлж байгаа хоёр луутай ийм тамга байсан. Хасуу тамга гэж түүхэнд яг тодорхой бичээд үлдээчихсэн юм шиг. Ястмэлхийний хоёр талаар хоёр луу сойлж гарч ирээд бариулна болсон юм тамга байсан гэж. За тэгээ яагаад ястмэлхий тэнд орсон юм гээд түүхчид янз бүрээр ярьдаг л да. Тэгэхдээ одоо тэр үе чи ямар дэлхий бөөрнхий гэж мэдэхгүй. Дэлхий гавтхаа. Дэлхий юун дээр зогтдог гэж одоо энэ энтхийг төвдийн судруудад биснээр дэлхий бол ястмэлхийн дээр зогтдох юм аа гэж л номлодог байсан юм шиг байгаа юм. Тэгэхдээ зэрэг тэр тамганы дээд талд нь ястмэлхий хийгээд одоо дэлхий сойр болж штэ. Одоо тэр ер нь бол Чингисдэлд нэг дэлхий л харагдаад байдаг штэ. Дэлхий л харагдаад байдаг. Тийм учраас тэр дэлхий энэ сойр болсон ястмэлхийг дээр нь хийгээд тэгээд тэрнээс нь одоо явахдаа одоо сүр хүчний бэлэгдэл болсон хоёр луу хоёр талаас нь ороолгож гарч ирээ. Тэгээд тэрийг атгаа сууж явахаар ингэж
хас бууд хамгааг бүтээлгсэн байдаг юм а гэж. Луу гэхтэй зэрэгэл нэг манай хүмүүс хаашаа юм энэ одоо нэг хятадын бэлэглэгээд их дургүй байдгийн. Луучин бол яг үнэндээ Монголын одоо бэлэгдэл юм шүү дээ. Сүүлд монголчуудаас хятад авч хэрэгэлсэн. Энэ хүннүг өрний үеичил луу байсан багш нь ярьж байсан тийм ээ. Хүннүг өрний үеичил 12 жил байсан. Дараагийн үеүдэндээ ч л одоо энэ 12 жил байдгаараа байсан. Луу бол Монголын одоо их бэлэгдлийн хүчрхэг амтны нэг байсан. Тэгээ сүүлд нь яг манжийн үеэс хаттууд аваад хэрэгэлчихсэн. Тэгээд өнөөгийн хүмүүс болохтой зэрэг луу гэхтэй зэрэг хаттайх гэдэг тийм биш. Энд чи одоо бүр Чингисийн анхны хасбуу тэмдэгний бариул байсан байх шүү гэж ингэж ойлгоорой. Телевиз үзэж байгаа та бүхэн ч гэсэн энд бас онцгой анхаарал тавиарай. Ер нь цаашдаа энийг бол төрийн шийдвэр гаргахын зүйтэй асуудлын нэг юм шүү гэж хэлж байна. За үгээр өнөөдрийн хичээл дуусч байна. Баяртай хүүхдээ. Наран мандахаас шингэ хүртэлх өргөн удам нутгийг донсолгож явсан 800-ны тэртех их Монгол улсын Мандан Бадрал, Үүсэл хөгжил, Дорот ялагдлийн түүхэн үе, мөчлөг бүхэнтэй хамт Монгол цус, Монгол эх орноор бахархдаг хэн бүхнийг их язгуурын түүхийн жимээр хамтдаа аялахыг урьж байна.